За сайн байцгаана уу. За Улаанбаатар хотын маань өмнө талд байрладаг Хамбогд уулынхаа хамгийн өндөр зэг Цэцээгөө оргил дээрээс бичлэг хийж байна. За ийм сайхан газар вэ. Хайрхны маань оргил дээр байдаг. Одоо том хад маань энэ харагдаж байна. За энэ хад бол одоо хангарч юуны одоо хэлбэр дүрстэй ийм хадаа. Тэгээ энэ хаднаас үндэслэж одоо нийслэлийн сүлд хангарч юуг бол одоо дүрсэлж хийсэн байдаг. За энэ бол хайрхны маань оргил дээр байдаг одоо том их овоо байгаа ламын овоо гэж нэрлэдэг санагдаж байна. За ер нь хайрхны оргил бол ингээд ийм том хаднуудтай. За ийм хатархаг ийм газар байдаг. За ингээд нар зөө эргүүлж дээрээ бичлэг хийж сонирхъя. Цэцээгөө оргилоос Улаанбаатар хот маань тэр харагдаж байна. Утаа эхлэегүй байгаа болохоор айгүй тод харагдаж байна. За өвөл утаатай болчих юм бол нэг саарлал юм харагдаж штэ. Машин барилгууд нь оргил харагдахгүй шүү. За ангинтийн сайхан сүрлэг хайрхтууд харагдаж байна. За энд харагдаж байна үгүй. За тэр хамгийн хойтлын одоо энэ цастаа энэ бол ангинтийн нурууны ноён оргил асрал тайхан байна. За тэрний урталт одоо тэр голдон хийж байгаа бөмбөр бол ахын хайрхаа. За тэр урталт нь байгаа дөндөр бол алтан үлгийн итгэхийн хайрхаа. За ахын хайрхан алтан үлгийн хайрхны урталт нэг одоо хавтгаа аргатай байна. Энэ болоо. Өнөөдөр бол сайхан харагдаж байна. ертөнцийн зүгээр бол одоо бид нэр хойд зүгт харж байна гэсэн үг. За Цэцээгөө оргилээ. Одоо хангарт юуны одоо дүрс хэлбэртэй хад маань энэ урдлаасаа бол одоо яг хангалттай их төстэй харагдана. За Цэцээгөө оргил дээр 2 овоо байдгийг. За нэг овоо нь бол энэ овоо. За энэ овоог төрийн овоо гэж нэрлэж байгаа хаа. Тагтаанууд тэрс хөнөө. За сонирхол энэ нэг хэсэг юм хад. За энэ бол төрийн овоо. За энэ бол одоо тэр ламын овоо гэдэг л хичээлээд. За би андуурсан байж магадгүй. Их овоо тэр байна. За ер нь оргил маань бол дээр том юм хатнуудтай ийм хацар байдаг. За энэ бол одоо урд зүгт Төв аймаг тийшээ. Манзашир хийдээс хайрхан руу гарч ирэхэд л одоо тэр чигээс гарч ирдэг юм байгаа. Өнөөдөр салхихгүй сайхан өдөр байна. Янзтай сайхан.